Ерөнхий вэстгч Евро Lubricants Dakar явсан чанар. Ерөнхий вэстгч Eco Mine Systems нэг ч хүүхэд хурдтайгаар битгий амьсгалаасаа. Бүгд орж байна. Сабано. Эй, сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Хобби тоног влогийн маань 25 дахь дугаар ийхүү эхэлж байна. 25 дахь дугаар маань нэлээд онцлогтой дугаар байж байна. Япон улсын D1 Формула дрифтэд оролцдог Хүцүми сан маань бас урилгыг хүлээн орж байгаад бас туйл их баярлаа. Сабано. Сайн байна уу? Сабано. За тэгэхээр манай орчуулагчаар төрөө дүүмээ сууж байгаа бас мөн Япон улсад ажиллаж амьдралдаг мөн бас сумо бүхөр хичээлдэг юм залуу байж байна. Тэгээд өөрөө бас дрифтийн хоббитой юм дүү байж байна. Ирэх жил дүү маань бас хобби түн ингээд орох байх гэж бас найдаж байна. Машин дэргэндээ юм хийгээд өөрөө бас тусдаа бас энэ дүүнер маань гаражтай болж байгаа юм байлээ. Тэгээд дүүнертээ бас амжилт хүсье. Баярлалаа. За тэгээд хэдүүлээ Японд амьдарчнаас бас анх хэдэн оноос энэ дрифтэд сонирхолтой болсон яагаад энэ спортод ийм их хоббитой болж өнөөдрийг хүртэл одоо энэ спортоор хичээллээд хоббигоо одоо зөвхөн спорт биш ажил амьдралаа болгоцсон явж штэ тий. 今日はいろいろ聞きたいと思いますが、それについて詳しく聞きたいと思います。僕はモンゴルといろいろ親交を深めていきたいので、僕の知っている知識は全て話します。Би одоо ингээ Монголтай айгүй холбоотой болохыг хүсэж байгаа. Тийм болохоор өөрөө мэдж байгаа зүйлээ бүх зүйлийг одоо хэлж өгье гинэ. За би нэгэн саяар болж гэдэг шиг л ээж те. За таны хувьд болохоор яг энэ спортоор хичээлээд хэдэн жил болж байна? ドリフト始めて何年ですか? 25年. 25 жил болж байна гинэ. Оо асар их цаг хугацааг бараг энэ амьдралынхаа 70-80% бараг тий. 7割8割ぐらい全てドリフトだったんですね。そうです。もうドリフトが人生になっちゃいました。ドリフトбол миний амьдрал болоо явчихлаа шүү дээ гинэ. Харин сая хэллээ шүү дээ. Зөвхөн одоо анх энийг спорт гэж бодоод амьдарч ирсэн бол одоо энийг ажил амьдрал давхар бас бизнес болгоо явж байгаа гэсэн үг үстэй тий. Тийм байна. За гэр бүлийн байдлаас нь сонирхолтой тий. Одоо насан нэгтэй хэдэн хүүхэдтэй гэдэг ч юм уу. 何歳か、そしてあと子供何人か。奥さんは年離れてて14個下です。Эхнэр бол надаас жоохон насны зөрүүтэй, 14 насны зөрүүтэй гинэ. Дүү.で子供が10歳と10настай. 6歳。6настай бас байгаа гинэ. Хоёулаа хүү юу? 両方とも男ですか? 男です。бас ерөнхийдөө дрифт хийх үү? ドリフトやりますか? 10歳のお兄ちゃんはもうドリフトできます。10настай хүүхэд нь бол бүр дрифт хийж байгаа гинэ. Оо, nice. 10 настай хүүхэд яг машин дээр бэлтгэл хийх үү эсвэл симулятор дээр хийж гинөө? Тэр хүүхдэд яг зориулаад гаргаад ирсэн машин байгаа юу? その10歳の子供について聞きたいんですけど、その子供は車で練習をするのか、それともシミュラートで最初やるのか。子供に関してはシミュレーターでまず練習させて、で実車でドリフトをやらされてる。もうすでにですね。хүүхдийн хувьд бол 10 настай хүүхдийн эхлээд симулятораар сургаж агаад дараа нь машин дээр одоо хийлгүүлж байгаа гинэ. その子供の車ってありますか? まだなさい。いや、子供の車を作るとすぐここに来ちゃうんで本当はこれも子供用に作った車なんですけど、はい、ここにあります。はい。хүүхдээ зориулаа машин итгэхээр ийшээ авчирчаад байгаа болохоор яг өндөө бол энэ Сильвач гэсэндээ би хүүхдээ зориулж ирнэ л хийсэн гинэ. За nice. Ер нь одоо яг ингээд Япон улсад бол дрифт спорт бол маш өндөр хөгжилтэй шүү дээ. Тэнгүүд 日本もドリフトはすごい育ててるレベルが違うですよねって。そうですね。日本のレベルも高いんですけど、やっぱり
まだね日本にはない技術がやっぱヨーロッパとかアメリカにもあったりするので、その日本が一番とは思わないんですけども、いろんな国のいいところを僕は勉強してます。Японы левел нь үнэхээр өндөрч гисэндээ Японд байхгүй зүйлүүдэд гадаадууд их байдаг болохоор би тэр зүйлүүдийг одоо сурч явж байгааг нэ. Одоо Европч бай, Америкч бай. Тэ бүх газруудын дрифтүүд соёлууд нь өөр байдаг. Тийм болохоор би одоо ингээд чадах ятгаараа бүгдийг ингээд сурч явж байгааг нэ. Одоо жишээ нь цөмгийн хувьд болохоор сая ингээд Монголоос хүмүүс ирж байгаатай холбогдуулан энэ машиныг ерөнхийдөө нэг 10 хоногийн дотор бий болгож штэ тий. Тэгэхээр яг ийм дрифт машин одоо нэг бүр одоо пүүлний түвшний дрифт машиныг одоо тий бүтээхэд хэр цаг хугацааг зарцуулдаг вэ? Диван зөрөснө. Тий. この車って大体何日ぐらいかかりましたか？これで1ヶ月半ぐらいです。Энэ машиныг бол 1 сар хагас хавцаа хийсэн гинэ. Тий. Монгол人が来ると聞いて、まあちょっと遊べる車を作りましたが、そのちゃんとした D1 の車作るのにどのぐらい時間はかかりますかね？半年ぐらいかかります。半年から1年。D1-ы машин бол ер нь хагас жилээс жилийн хооронд бүтээн байгуулах боломжтой гинэ. Тэгэхээр бас нэлээд цаг хугацаа орох нь шүү дээ. Зөвхөн тэрийг нүдэт шүү дээ. Өөр юм машиныг бүтээхэд. Хэрвээ уцамгийн ойрхон байсан бол бас зорж очихоор байла. Тэгээд нөгөө нэг миний хөтөлбөр ингээд юм шахагдаж явж байгаа учраас гараж руу нь бас очих боломжгүй болчиход байна. Дараа нь ингээд гоё тухтай ирэхээр гаражаар нь бас зочилж очино. 日本に短い間で来られたみたいで、でまた今度来る時にはぜひガレージの方に行って撮影したいと思います。ぜひ来てください。お待ちしてます。хүлээж байгаа шүү. Ер нь бол одоо сая бид нар ингээд Мацүргийн баяр дээр очлаа шүү дээ, тэ. Уцамгийн хувьд болохоор яг энэ машиныг Монгол залуучууд бэлдээд ингээд монголчууд маань яг энэ машинаар сая ингээд дрифт хийлээ. Уцамгийн өөрөө бас энэ машинаа ингээд тестлээд гараад ирэнгүүт ингээд тохиргоонуудаа бүх тохиргоонуудаа ингээд өөрөө хийгээд байгаа байхгүй. Миний бодлоор монголчууд яг энэ одоо амаржины тохиргоо, энэ хендлингийн тохиргоо, гар хөлний тохиргоо эдгэрийг ингээд өөрсдөө хийгээд сурчих юм бол яг ямар зам дээр явж байгаас хамаарат эдгэр чинь тохиргоо хийж байгаа шүү дээ, тэ. Том ийм шаруулттай одоо энэ талаараа илүү их ингээд шаарддаг зам байх юм бол тэртлэх амаржиныг өндөрсөх ч юм уу, намсгах ч юм уу, тэ. Ийм тохиргоонуудаа эдгэр аягүй сайн хийгээд байгаа. Монголчууд яг энэ дээр бол жоохон тутмаг. Тэгэхээр энийг одоо хүн болгон ерөнхийдөө ингээд сурчих юм бол амар том. Одоо жишээ нь Уцуми бол одоо сая энэ замууд дээр нь тохируулаад тохиргоонуудыг хийж штэ, тэ. 先ほど2日間恵比寿の方にサーキットに行きましたが、もう見ている通り逸さんは自分で全部メンテナンスできる方と見られたんで、まあモンゴルの方たちはあんまり詳しくないみたいで、メンテナンスの仕方とか。ただ内さんはメンテナンスだけではなくコースに合わせた車を作れるじゃないですか。セットアップ。それもできるのがすごい嬉しかったって。はい。でまたそういうのもモンゴル人たちにも教えてほしい。僕はいろんなスポンサーがついてて、でそのスポンサーとの付き合いで例えばダンパーだったらテインという大きなダンパーメーカーがあって、そこの人とのやり取りでノウハウを自分にも吸収して、そういうセットアップが自分もできるようになったと. Надад одоо ингээ янз бүрийн спонсорууд маш олон байдаг гинэ. Тэгээд ингээд Тэйн гэдэг амаржины компанитай спонсор бас байдаг. Тэгээд би яг өөрөө хийж сурыгээ сураагүй. Тэр спонсор компани ба надад бүгдийг зааж өгсөн гинэ. Тийм болохоор бас тэр амаржины сетап энтриг хийж сурсан гинэ. でそのメカニックそういうアライメントとかそういうことに関しては、俺は、そういうレースの会社でそういう修行をするために働いていたと。それでそういう知識が豊富にある。わざと自分のスキルを上げるためにレースをしているスーパー GT、スーパー耐久とかやってるメンテナンスガレージに、勉強のために働きに行ってて、で今がある。Би нөгөө нэг зүгээр ингээд сурж боловсраад ингээд сурцсан юм биш. Яг нөгөө нэг яаж иймэрхүү сетап хийх вэ гэж бодоод нөгөө нэг тийм яг
зориултын уралдааны компанид ажилд орсон гинэ. За. Тэгээд Сурахын тулд. Тийм, сурахын тулд. Тэгээд тэнд ингээд ажилд ороод хүмүүсийн яаж ажиллаж байгааг хараад яг тэрнийхэн дагуу бүх зүйлийг сурсан болохоор яг одоогийн би ингээд сууж байна гинэ. Одоогийн Уцүми сууж байна. Имано Уцүми-санга. Бид нар одоо жишээ нь YouTube-с ч юм уу одоо ингээд бичлэгүүдийг их үздэг шүү дээ. За миний хувьд бол ерөнхийдөө ингээд Ибису Минамигийн замууд дээр дэрвэлж байгаа Япон тамирчид. За ялангуяа нөгөө ингээд манай Монголоор ирээд явсан тамирчид те. Маш олон тамирчид бас ирээд буцаж ирсэн. Сүүлд 23 онд бас Уцүми бас Монгол орныг зорж ирээд ингэсэн те. Тэнгүүд Уцүми гэж ямар хүн юм бэ гэдэг талаас нь би судлаад эхэлж байгаа байхгүй юу. Энэ хүн ямар тэмцээнүүдэд орж исэн, ямар амжилтууд гаргаж исэн гэдгийг төлөөс өөр хамнаас асуулт те. こうやってサーキットとか行くとたくさんの昔ドリフターだった方とか今のドリフターの人もたくさんいらっしゃるんですけど、その中で内海さんを見てこう感動したんで、もう内海さんのことをこう深く知りたいので軽く説明をお願いしますって。何年にどういう大会とか。はい。僕はD1 が始まったぐらいから、D1 が始まった年からずっと D1 に出てますと。で、би ингээд D1 эхэлсэн цагаас хойш тэр цагаас хойш ингээд D1-ны тэмцээнд гарч явж байгаа гинэ. で、その時から少し知名度はあって、今のそのフォーミュラ D USA が始まった年にジャッジとして呼ばれていったりもしてます。はい。ジャッジとは審判員。審判員. Саяны тэр хийсэн тэмцээн биш үү те. Тэр тэмцээн гарснаас хойш болохоор намайг шүүгчээр дуудсан гинэ. Тэр тэмцээний шүүгчээр. Мацуригийн гэсэн үг биш. D1 юу? 何の大会ですか? そのさっきの言ったフォーミュラ D USA. フォーミュラ D USA гэдэг тэмцээний тэр гарч ирснээс хойш намайг 심판аар одоо шүүгчээр нэр ажилласан уу? Нанны хадарак юм. そこは1年。1年. Нэг жил ажилласан гинэ. 初めの1年. Эхний нэг жилээр ажилласан. Шүүгээд явах нь гоё юу? Эсвэл өөрөө гоё ингээд дрифтлээд явах нь гоё юу? 審判で働いた方が楽しいか自分でレーサーの方がいいか。それはもう自分で走った方が楽しい。 өөрөө явсан л мэдээж хамгийн гоё шүү дээ. だけどその自分の知識を公表な正当な目で見るためにやっぱジャッジってすごい重要なので、俺は選手もやりたいけどジャッジをやる時もある。 Би ягаад гэвэл нөгөө яг уралдаанд гарах нь бас гоё ч гэсэндээ тэр нөгөө шүүгчээр ажиллах юм бол илүү тийм техникийн тал дээр их мэдлэгтэй болох болохоор тэрнийхээ дагуу бас ажиллахыг бас дуртай гинэ. だから今モンゴリアンドリフトでジャッジしてる音もう今ジャッジしてるけども、彼も本当は走りたいんだけど昔の俺の立場に似てるのが音。だから音はモンゴルのドリフトをすごくちゃんと上げていきたいために彼はジャッジしてるんだと思う。Ото гэдэг залуу байт юм тий Монголд. Шүүгч тий. Тий. Тэр залууг би бас хараад байгаа. Тэр залуу надтай их адилхан байдаг гинэ. Яг миний хуучин шиг санагддаг. Ягаад гэвэл өөрөө ингээд хичнээн уралдмаар байсан ч гэсэндээ тэр хүн Монголын дрифтийг ингээд дээш нь өсгөхийн төлөө өөрөө шүүгчээр одоо ажиллаад ингээд яваад байгаа харагдсан шүү гинэ. За манай од үзэж байгаа юм бол Уцүми сан бол бас одоодоос аюу гой урмын аюу гой юмнууд хэллээ шүү дээ тий. Манай найз бас мундаг шүү од маань бас тэгээд өөрөө бас Монголдо мундаг тамирчдын нэг тий. Ер нь бол топ тамирчдуудын бас нэг дээрээс нь ер нь бол нэг 22 оноос хойш тасралтгүй яг ингээ шүүгээд Монголын бүх одоо нэг юунуудыг цуврал тэмцээнүүдийг бүгдийг ингээд шүүгээ явж байгаа. Тэгээ найздаа бас гой өндөр амжилт хүсье. 確かにオッドさんは本当に頑張ってるんで、彼からも頑張ってくださいということを一言言ってます。 Ер нь D1 ч гэдэг юм уу, Формула дрифт гэдэг ч юм уу, тухайн тамирчнаас одоо тэр тэмцээнд орохын тулд өөрөөс нь хэр хэмжээний одоо ингээд зардал мөнгө санхүү ерөнхийдөө зарцуулагддаг бай. フォームラドリフトでも F1 でもそのドリフト大会に出るのに予算はいくらかかりそうですかね。D1 はリアルに1100万円かかります。1100万円。1回出るのにね。だから7回やったら700万。
1100万100 1回出るのに100万円で、 100その7回やったら700万円とかね。 нэг гарахад л ерөөсө 23 сая төгрөг бол зоолттой гардаг гэнэ. Тэгэхээр нэг тэмцээнд оролцоо те. Тэгээд 7 гарах юм бол мэдээж 7-оор үржүүлээд тэр хэмжээний гардаг. それが大体1チームで、はいいろんなチームが大体かかってる平均予算だと思います。 Ерөнхийдөө бүх одоо тамирчдад ерөнхий тиймэрхүү зардлууд бол гардаг гэнэ. でも車作るのはもっと高いです。 Тэр мэр чи яах вэ? Наад захын асуудал. Машина бүтээхэд бүр их мөнгө гардаг гэнэ. 自分でも嫌になるぐらいちょっと Би өөрөө дургу болтлоо мөнгө гаргасан гэнэ. 今 Одоо жишээ нь манай Уцмигийн машины хувьд яг одоо зүгээр ингээд манай Монголд байгаа үзэгчдийг танилцуулахад хэдэн төгрөгийн машинаар дрифт хийж байна. 内海さんのその D1 の車はそのいくらで建てた車ですかね。はい、D1 マシンは3つあって、 D1 гардаг машин бол 3 байгаа гинэ. で今一番新しいスープラは Хамгийн шинэ Supra A90 スープラは今作ってるのが日本円で VR エンジンなんだけども、 VR エンジン、2500万円ぐらいかかってます。おお、2500万円。 2500万円。 2500万.ジャパン円。はい。 25 сая yen. Төгрөгөөр төгрөгөөр нэг 6-700 мянган сая төгрөг. Supra. スープラでボディで500万、ホリンジャーで300万円。Бодийн л гэхэд юу гэж шүү дээ. 100 хэдэн сая төгрөг. Яа, миний хажууд амар баян хүн сууж байгаа юм байна.僕の隣に нэг машин тийм үнэтэй байж шүү. 1台だけがそんな値段だったら僕らはもう構わないって。いや、僕もこのプランはちょっとお金かかりすぎて心が痛いって言って。Энэ асуудал дээр хит их мөнгө зарцуулж байгаа болохоор миний зүрх ч гэсэн өвдөж байна гинэ. D1 のお台場とか走らせたくないもんね。D1-ийн нөгөөお台場тэмцээн болт юм шүү дээ. Тэр мөрөн дээр ч гэсэн гармааргүй гинэ. Хайр. Мөрөгчөл тэгэл дуусаа шүү дээ. Тийм байна те. Риск мэдээж дрифтийн спорт хэдхэн секундын дотор болоод өнгөрдөг рискний асуудлууд маш их байдаг те. Тэрэн дээр самбаачлаг гэдэг зүйл бол одоо энэ мэргэжлийн тамирчдын хувьд бол яаж ч өндөр хурдтай явж исэн уртлын машин спи харахад машина зогсоох хэмжээний ийм өндөр мэдрэмжтэй хүмүүсүүд байдаг те. ドリフトのそのあれって難しいからあれもう普通の人より何倍もセンスが必要かと思いますと、そしてその前の車がスピンしたりとかもう全てが腕の問題ですよねって。いや、腕というよりも実はポイントがあって、そのポイントを見つけてれる人か見つけれてない人が、ただ考えずに走ってるとやっぱクラッシュしたりとか、勝てなかったりとかするんですけども、それがちゃんと見つけれてる人は勝ち上がれる。드리프트 ерөнхийдөө тийм сайн хүн сайн байдгүй гинэ. Яг ерөөсөө нэг хит хитэн поинтууд байдаг. Тэр поинтуудыг ойлгож авсан хүн л хамгийн сайн байдаг гинэ. それは тэрийг レース活動でも一緒で、どうやったらレース活動するかっていうことも僕は考えたんです。まずここで伝えてください。レース活動とは D1 出るのに、どうやったら D1 を続けていけるかっていうのも俺は考えた。D1-д одоо гарахын төлөө би яавал гарч чадах вэ гэдгийг маш их бодсон гинэ. で、車作るのにはもちろんすごいお金がかかるし、まあレースに参戦するよりも車作る方がお金かかります。じゃあそれはどうしたらいいのかっていうところで、やっぱり仲良くスポンサーをフレンドリーにいっぱい集めていったと。ер нь тэмцээнд гарахаас илүү одоо машина бүтээхэд амар их мөнгө зарцуулдаг болохоор спонсор их маш чухал гинэ. Харин тийм ба. Тэгээ одоо спонсоруудтайгаа маш ингээд дотн байж одоо тэднэртэйгээ сайхан харилцаа үүсгэж би одоо ингээд бүтээн байгуулж чаддаг гинэ. で、そのスポンサーをただ集めてくるんじゃなくて、スポンサーとどういうふうにレースをしていくかっていう細かいことまで考えて、スポンサー1回ついてもらうとずっと長くスポンサーとお付き合いしている。 스폰서를 зүгээр л тэгээд 스폰сор хэрэгтэйгээд
бүх талаас ингээд спонсоруудыг дуудаад байдгүй гинэ. Нэг спонсортой нийлэх юм бол тэрнтэйгээ хичнээн цаашдаа урт хугацаанд хамт те яаж тэмцээнд хамт ингээ гарч явах вэ? Юун дээр ингээ тусалцаа үзүүлэх вэ гэдэг тал дээр маш юм жижигхэн асуудлуудыг ярилцаж хийдэг гинэ. だから僕についてもらったスポンサーは僕にしかできないお礼をもうこれでもかというぐらいたくさんお礼をする。 Одоо ингээд надад ингээд намайг дагдаг спонсорууд байдаг. Тэр спонсорууд бол одоо ингээд маш их надтай холбоотой. Тэгээ ингээд надад би ингээд хүсээгүй байсан ч гэсэн намайг ингээд фолловдож ингээд бүх зүйл дээр тусалж өгдөг. Тийм болохоор айгу таатай байдаг юм. それが、20年以上レースしてきた秘訣です。 Тэр бол одоо миний ганц нууц байгаа маа гинэ. Одоо 20 жил дрифт хийж ирсэн ганц нууц бол спонсоруудтайгаа сайхан харилцаа үүсгээд тэгээд дээрэс нь яаж хамтдаа ингээд хөгжиж явах вэ гэдгийг бодсон. 僕あともう一個。僕 дахиад は нэг юм байна. プロとして活動してこれました。 Би одоо ингээд мэрэгжлийн спорт гэдгээр одоо хүртэл явж ирсэн гинэ. ちゃんとレースすることでちゃんと給料も発生して活動してきているので、そこは自分の考え方としてみんなにもプロを目指すなら持ってもらいたいと。 Би одоо ингээд одоо хүртэл тийм мэрэгжлийн спорт гэж ер нь спорт те мэрэгжлийнхаар гэж бодож явсан болохоор зүгээр ингээд зугаа биш те яг нөгөө ажил тийм ажиллаа хийж байгаа болохоор нөгөө цалингаа авдаг. Тэгээд цалингаа авдаг болохоор би яг хийх ёстой зүйлүүдээ сайн хийж ирсэн. Цүмгийн хувьд болохоор яг одоо ингээд нэг зам дээр ингээд дрифтлээд явж байгаа маш олон тамирчид байгаа шүү дээ Японы. Тэгэнгүүт хамгийн их ингэж тэр хүнээ ингэж хүндэлж одоо ингээд кэрлдэг одоо нэг өсөндөө би энэ хүнээс бас юм сурах ёстой гэдэг тийм ямар тамирчин байна. 日本の中でたくさんの選手がいると思いますが、その中で尊敬してる尊敬してるやつ人で教えてもらいたいなっていう正直尊敬は出てる人みんな尊敬してます。 Би яг үннийг хэлэхэд бол D1-д гарч байгаа бүх тамирчдыг хүндэлдэг гинэ. もちろんその中で勝つ人もいれば負ける人もいると。 Тэр дотор ялдаг ч юм байна, хожигддаг ч юм бас байдаг. でも Тэгэхдээ 出るにあたってすごい苦労をしてきてそれを乗り越えた人たちが D1 に出てるからみんな俺はリスペクトしてる。 Тэгэхдээ D1 гартал маш их олон зүйлийг алдаж онож ирсэн болохоор тэр гарч байгаа бүх хүмүүсийг би хүндэлдэг юм. За миний энэ асуулт болохоор юутай холбоотой вэ гэхээр хүндэл гэдэг зүйлийг би бас энэ ташрамд бас хэлийж бодож байна л да. Одоо манай Монголын дрифтийн одоо ертөнцид гэх юм уу те Ахмад үеийн тамирчид байна, доод үеийн шинэ нэр гарч ирж байгаа залуучууд байна те. За мэдээж хуучуудаас шинэ залуучууд маань сурах зүйлүүд нэгдүгээрт маш их байдаг. Хоёрдугаарт хүндэл гэдэг зүйлийг бол ер нь бол маш сайн хэрэгжүүл бас. Ягаад гэвэл Япон оронд би сая нэг тодорхой хэмжээний хэд хоног боллоо. Энэ дээр хүмүүс нэг нэгээ яаж хүндэлж чинь те. За энэ одоо мэрэгжлийн хэмжээний тамирчид тэр зам талбайдаагаар явж байхад шинэ үеийн залуу тамирчид энэ хүмүүстэй яаж ярьцж чинь хандлага гэдэг зүйл бол маш чухал байгаа байхгүй. Тийм учраас би сая энэ асуултыг бас Цүмгээс асуумаар санагдаад. Монголд ч гэсэн бас одоо жишээ нь бэлэг сайхан байдаг ч юм уу, УК байдаг ч юм уу те. Манай Фортунагаас одоо Жавхаа гэдэг юм уу, Батөргөл гэдэг юм уу. Энэ одоо ийм топ тамирчид байлаа шүү дээ. Эдрийг хараад хүмүүс энэ хүмүүсүүдээс суралцах зүйлүүд маш их байдаг. Тэр утгаараа ч Японы одоо ингээ шинээр гарч ирж байгаа тамирчид ч гэсэн Цүмгээс сурах зүйлүүд бас маш их байдаг бах тийм ээ. モンゴルの選手たちはみんな自分ができるっていう感じなんですよね。だからこのさっきの質問をしましたが、日本でそのサーキットとか行って、日本の選手たちを見るとみんな尊敬してると。先輩はちゃんと先輩として、あとそのちゃんと、D1 に出てる人とかも尊敬する人はみんな尊敬してる。その気持ちが大事と伝えてほしかったって。はい。ごめんなさい、ちゃんと質問じゃないですけど、さっきの内海さんがその選手たちをみんなを尊敬していることを、彼はモンゴル語でも伝えて、みんなに伝えておきました。でもとにかく謙虚な気持ちはすごく大事だと思います。Ямар ч байсан одоо хүндлэл гэдэг бол маш
хэрэгтэй гэж бодож шүүл. 自分はできるんだって威張るやつは絶対に成長しません。 Би ингээ бүх зүйлийг чадна гэж томорсон хүн бол ер нь бол цаашдаа үргэлжилтгүү гинэ. 威張るんじゃなくてライバルとして戦ってお互いレベルを上げていけばいいと思います。 Хоорондоо ингээ өрсөлдөд тий маш сайхнаар өрсөлдөж явах юм бол бүгдээрээ ингээ дээшээгээ гараа явах болов гэж боддог. Дүүгээ өвчсөн бас одоо яг сомогийн хувьд бол одоо энэ диграмм ч гэдэм үү дэг журам гэдэг ч юм уу хүндлэл гэдэг зүйл бол маш өндөрт байгаа шүү дээ. Ялангуяа сомог тий. Тийм сомо бол ерөөсөө насны хамаарал ерөөсөө огт байхгүй цолоороо. Харин тэгээ ерөөсөө сомод орсон л бол ахалуулах дүү бол дүү гэдгээр маш чанга явдаг. Тийм Японы ганц соёл юм да. За Уцумигийн хувьд дахин бас Монголд очих одоо нөгөө төлөвлөгөө ч юм уу сонирхол ч юм уу тэнд очиж бас Монгол тамирчидтай дрифтлэх сонирхол хэрэг бол 今度モンゴルに行く予定はありますか？そのモンゴルの選手と、はい。多分今月4月後半に行くと思います。 Би энэ сар явж магадгүй. 4 сарын сүүлээр очих бодолтой байгаа. Тэгвэл гоё татаа хүлээж авах болно. Монголчуудаас таныг 23 онд харсан, 24 онд бас харахыг бас их хүсэж байгаа. モンゴルの方々はもうみんな内海さんを見たいと思います。ありがとうございます。2023年にも顔を出されましたので、まあ今年も顔を За 出して тэгээд хэдүүлээ Уцуми сан гэдэг хүн юу хийж амьдардаг. За энэ спортод зарцуулсан одоо энэ цаг хугацаа бүх зүйлэл ерөнхийдөө та бүхэндээ танилцуулаа. Одоо хэдүүлээгийн Уцумигийн ерөнхийдөө сар гарангийн хугацаанд бий болсон Nissan Silva S14 Kouki гэдэг ийм асфальтын сарлан өнгөтэй. Энэ манай мөнх болтуугийн машинтай ерөнхийдөө ижилхэн өнгөтэй. Мөнх болтын машин гэсэн бас Уцуми сангийн гаражаас бас гарсан ийм машин байгаа. Тэгээд хамтдаа энэ хүн машинда юу хийсэн бэ? Үүрэг оройл нь юу вэ гэдэг бүгдээ хамтдаа танилццгаая. Тэгээд эргээд уулзцгаая. はい、このシルビアは、モンゴルの、本国から、日本に遊びに来た子たちのために、作ったシルビアです。 За энэ сэлвэг бол монголчуудад зориулж хийсэн сэлвэ байгаа шүү. Одоо Монголоос Японд руу зорж ирсэн хүмүүст хийсэн сэлвэ байгаамаа. ものすごく急ピッチで来ると聞いてからもう急いで作った車なのでちょっと大変だったんですけども、足回りとか僕のこだわりたいところは全てこだわって製作してあります。 За маш богино хугацаанд энэ машиныг босгосон. Доод гарнаас ахуулаад бүх зүйлийг маш богино хугацаанд бүгдийг өөрийнхөө хийж чадах зүйлээрээ хийсэн гинэ. でエンジンはもともとオーバーホールしてあったエンジンがあったのでそれを乗せて、作ってます。 Өмнө нь авсан байсан мотороо энэ машинд засаад хийсэн гинэ. でこの車に対しては、高い馬力ではなくて潰れないように、少し馬力を下げてみんなが長時間走り回れるような感じで作りました。 За энэ машиныг бол маш хүчтэйгээр хийгээгүй зүгээр хөнгөн мөртлөө маш олон хугацаанд ингээд явж чадхаар зориултаар хийсэн байна. 馬力はだいたい300、340ぐらいで抑えてます。 Horse power нь бол 340 хавцаа байгаа гэнэ. で、この色は以前作った車がグレーだったので、グレーが結構かっこいい映えるなと思ってかっこいいなグレーがかっこいいなと思って、グレーにしてます。 За өнгийн нь бол өмнө хийсэн машинтайгаа адилхан өнгөөр хийсэн байгаа. Жохон тодруулаад тий тэгсэн байна. そこはもうスタイル重視にしてます。 тэрийг бол ер нь стайл тийм дизайнлэг хийсэн байгаамаа. そしてそうですね、こだわりポイントはやっぱりリアのオーバーフェンダーワイド具合辺がちょっとかっこいいかなと思ってます。 За гол зүйл нь гол гоё харагдах юм нь бол хойтлын фендерийн айгу өргөнөөр хийсэн. Энийг их гоё харагдах болов гэж бодож хийсэн. はい。はい。で、中は доторхыг харуулъя. そんな普通のシルビ Доторх нь ア бол で энгийн сэлвэгаар нь үлдээсэн. ロールバーが入って、 За төмөр бол хамгаалтын төмөр байгаа. はい。で、
やっぱりこういうステップがないとちょっとヒールトゥーとかしにくいので Хөлөө зөөхөд амар болохын тулд энэ доотлын төмрийг хийж өгсөн байгаа. でやっぱり温度管理とか大事なので追加メーターはつけてます。 Доторх нөгөө моторынхаа халууныг хэмждэг юунууд кодуудыг бол тавьсан байгаа гэнэ. はい。で僕はちょっとやっぱり汚い車はあんまり好きじゃないので、やっぱり綺麗車ってみんなに見られると思うんですね。だからもう僕は中も塗ってるし、このトランクのこういった Би бол маш цэвэрхэн машин дуртай. Муухай машин унах дургүй болохоор би доторхын үртэл буудсан. Энэ артлыг бас бүгдийг буудсан байгаа. こんな中も綺麗に塗ってます。 Нэг зүйл үлдээлгүй бүгдийг буудсан. で燃料ポンプはニスモが入ったりとか、 Нисмогийн энэ помп 燃料ポンプなんかいいね。はい。 бензиний датчик гэх юм уу. でマフラーもワンオフ、僕がパイプで作りました。 За энэ мафраг бол би өөрөө хийсэн. そしてエンジンルームももちろん、綺麗に塗ってます。 За мэдээж моторыг би бүгдийг өөрөө будаж цэвэрхнээр хийсэн байгаа. 僕の車作りのコンセプトはみんながちょっと見たくなるような車、これが僕の車作りのコンセプトです。 За миний машины ерөнхийдөө машина хийхдээ би нэг зүйлийг баримталдаг. Маш цэвэрхнээр хүмүүсийг харагдах байдлаасаа бас гоё байх тал дээр их анхаарч ажилладаг гинэ. だからやっぱりモンゴルみんなもやっぱり適当に車作るんじゃなくて、こうやって綺麗に作ればトラブルも少ないし、みんながおって見たくなるような車になるので、この辺はちょっと真似してください。 За монголчуудад хандаж хэлэхэд машина мотороо маш гоё цэвэрхнээр хийвэл асуудлыг маш амархан олох боломжтой. Дээрээс нь хүмүүс харахад бас их гоё ямар машин бэ гэж харахаар тэгж хийвэл их та нарт ашигтай болон хэрэгтэй шүү гэнэ. こういった、ポイントとしてはやっぱりすごく走るので、こういう細かいことだけどこういう熱対策、これもすごく大事なこと。 За машин халахаар одоо ийм жижигхэн зүйлүүдийг бас их хийж өгсөн байгаа. Энэ дотор нь ингээд халахаар ингээд халалтын хамгаалтын иймэрхүү жижиг зүйлүүдийг бас хийж өгсөн байна гинэ. やはりレース活動でも何でもそうだけども、車作りもやはり常に考えながら、作ることが大事ですと。 Уралдахад ч гэсэн бодох хэрэгтэй, машина хийхдээ ч гэсэндээ сайн бодох хэрэгтэй гинэ. 僕が作った車はあまりほとんど壊れません。 За миний хийсэн машинууд бол ерөнхийдөө нэг хэвдрээд дээдгүй гэж хэлж байна. За манайха энэ удаагийн дугаар илүү сонирхолтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд Японыг бас зорж ирснээр Япон тамирчинтай бас ингэж хобби түүнийг нэвтрүүлэхдээ оролсондоо миний хувьд бол бас нэр төр хэрэг байлаа. 皆様にこうやっていろいろ教えてくださって本当にありがとうございます。日本の選手でもう大尊敬しておりますって。バリだバリだバリだ。 За тэгээд 25 дахь дугаар энд хүрээд өндөрлөж байна. Тэгээд Япон тамирчнаас та бүхэн манаас нэлээд их зүйлийг бас мэдэж авсан байх гэж найдаж байна. Тэгээд энд хүрээд өнөөдрийнхэн дугаарыг өндөрлцгөөе. Бүгдээрээ баяр таа.バリだ。